За X, Y хөвсөгчтэй дараах систем цор ганц шийдтэй байх нөхцөлийг тодорхойлж тийм үү? Шийдийг T параметрээс хамааруулан олдчих. Камер дүн зааж байгаа гэдэг нь яавал шийдтэй үзэх гэлээ. Сүндэн үгээс юу тэгээс үлдсэн. Тодорхойлж үндсэн математикийн тодорхойлж тэгээс яхаатай байх юм бол юу вэ? Тэтгэгчд цор ганц шийдтэй гэсэн тийм. За тэгвэл үндсэн математик нь юу вэ? T тэгээд 3 тэгээд 2 тэгээд юу вэ? T-гээс хасах нь 5 юм байна. Тийм үү? Энэ матрицын тодорхойлж яах ёстой. Тэгээс яа. За энэ матрицын тодорхойлж байгаа бол хэм мэдээж хэрэг энэ хоёрыг үржүүлнэ. Юу вэ? T квадратаас хасах нь 5T. T хасах нь юу вэ? 6. Энэ яах ёстой гэсэн үг? Тэгээс ялгаатай байх ёстой гэсэн. Тэгээс ялгаатай гэдэг бодлого яах вэ? Тэгэхээр зөвхөн бодлого бол тэрнээс ялгаатай гэж бодчих юм уу? За ер нь бол энийг зөвхөн ингэж болно шүү дээ. Энэ T-гээс хасах нь хэд юм бэ? T-гээс хасах нь 6. T дээр нэмэх нь юм байна. 1 зүг тэгэхгүй тэгэх гэсэн үг тийм үү? Эндээс T гэдэг бол 6 татсан зэжлэхгүй юм байна. T гэдэг нь юу вэ? Нэгтэй зэжлэхгүй юм байна л гэсэн үг. Андэр бодсон биш дараа А матрич чинь байна тийм үү? Үндсэн матрич чинь байна. Үндсэн матрич чинь тодорхойлогч ингэ бодсон чинь яасан бэ? Ингэж гарсан байна тийм үү? Тэгээ одоо бид нар яа гэсэн үг? А-гийн оронд 6 Б-ийн оронд яах вэ? Нэгийг бодно гэсэн үг. Тийм үү? За тэгээ шийдтэй байхын тулд яах ёстой? Тэр А үндсэн матрич нь хитээд төсөөлөхгүй байх ёстой. Юу вэ? Тэгтээ төсөөлөхгүй байх ёстой тийм. Эний оронд тгийг тавих юм байна. Ганц шийдтэй тул Т нэгтэй төсөж болохгүй бас юу вэ? Дугаар төсөөлөхгүй ийм болж. Бодвол. За X-ийг болохын тулд бид нар яах ёстой? Үндсэн матрицынхаа X-тэй багныг нь сул гишүүнийхээ матрицаас олно. Тэгэхээр юу болж ирсэн үү? Энэ B-г гаргасан шүү дээ. Санагдсан тийм. Тэгэхээр B-гийн тодорхойлогч гэдэг бол юу болох вэ гэхээр энэ дээр бичсэн байгаа ч хэлбэг та. За хөрөнгө шиг энэ дээр бичих боллоо шүү. Энэ хоёрыг үржүүлэн энэ хоёрыг үржүүлэх хасан зөв үү? Энэ хоёрыг үржүүлэхээр юу болж байна? T квадратаас хасах нь 5T. Хасах нь юу вэ? T болох юм байна тийм үү? За ингэ бодонгууд юу болж ирэх гэсэн үг? 6T. T-г үржих нь T-гээс хасах нь 6 болох гэсэн юм биш үү? За энэний орд гэдэг 6 гэж бодчих тийм. За 3 дугаарт нь Y-ийг болохын тулд үндсэн матрицын 2 дугаар багныг нь сул гишүүнийхээ багнаас тавьчих тийм үү? Тэгэхээр C-ний үг гэж бодчих уу? C энэ дээр гаргасан байгаа шүү дээ. За энэ тодорхойлогч нь юу болох вэ? Энэ дээр тодорхойлогч. Модуль шиг ингэж утсан маа. Тэр модуль шиг утсан маа тодорхойлогч байдаг тийм. За юу вэ? 3-1-ийг үржих нь T-гийн квадрат хасах нь 2T. За энэс T-г нь хааднаас гаргасан байгаа тийм үү? Бүр 3-1-тэй цуг гаргасан юм байна тийм. 3-1-тэй цуг гаргачаар T хасах нь энд нь юу үлдэх вэ? 6 юм. Хэцүүтийг болно. За тийг үлдэхгүй шүү бодлоо. За ийм хүч. За одоо шийдэ бодлого гэж яаж болох вэ? X хэдтэй нөхөө. X гэдэг бол B матрицын тодорхойлогчийг яах ёстой? Үндсэн матрицыг тодорхойлж байгаа тийм. B матрицын тодорхойлогчийг бид яагаад авсан болоо? T-гээс хасах нь 6 гэж авсан байгаа. Үндсэн матрицын тодорхойлогч болохоор энэ гэж байгаа ш тийм үү? Энэ гэж энд нь хуваach. T-гээс хасах нь 6. T дээр нэмэх нь 1. За мэдээж хэрэг энэ хоёр хураагч чинь T-г хуваах нь T-гээс хасах нь T дээр нэмэх нь 1. За ингэ нэг шийдэл болчих жоохоо. За одоо жишээлбэл K-г оргид болчихдоо таа. 1 байх хэрэгтэй юм байна. Энэ ээлс үг тийм ээ? Ээлс үг нь гэсэн юм. 1 байх хэрэгтэй. За Y-ийг олох нь маш амархан. Яг сайхан. C матрицынхаа тодорхойлогчийг үндсэн матрицын тодорхойлогчд хуваачна тийм үү? Одоо шууд чийж ирчих. T-гээс нь 6 шууд хуваагдана. Зөв. Тэгээд юу болж байна? Тэгэхдээ T болно. Доотлолтой 3-ыг үржих нь T дээр нэмэх нь юу вэ? 1 болно зөв. За энэ M-ийн оронд 1 байх юм байна. Эннийх нь оронд юу вэ?
3 байх юм байна. Ингээд параметрээс хамаарсан шийдвүүд нь гарч ичээ тий. Y-ийн ийм байх нь x нь юу вэ? Параметрээс хамаарсан шийдвэр гарч ичээ. Одоо жишээлбэл бодлон дээр ч ингээд t-ийн оронд за бүгдөө t-ийн оронд 3-ыг орлуулаарай гэх юм шууд энд нь орлуулаад шийдвэр гаргадаг гэсэн тий. А t-ийн оронд одоо жишээл 5 гэж өччих юм бол шууд энэ дээр 5-ыг орлуулаад шийдвэр гаргадаг гэсэн үг нь шүү. Ойлгомжтой. За ингээд одоо айгуу сүлтэй шаарч одоо яг бодтоо нэг нь бас зөвхөн мэдж байгаа бол юм мэдж байгаа нэр